Хэнти аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 97. Шинэ 7 хоногийн мэдээ хүргээ үзэгчтэй унтрахан мэдээллийн хэлбэрийн ээлж дугаарыг хөгсөж байна. Та бүхэндээ мэдээлэл танилцуулъя. За автомобилийн хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан Хэрлэн сумыгт орсон 11 постын үйл ажиллагааг татан буулгасан байна. За харин Хэрлэнгийн гүрний постыг 24 цагийн байнгын хяналтайгаар ажиллаж байна. За Хинтээ аймгийн онцгой байдлын албан хаагчид болон цагдаагийн албан хаагч өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнаар энэхүү постн дээр 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд орох гарах хөдөлгөөний нэм хүршлийн хянж бүртгэлийг хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэ тарих мэдээллийг одоо хүлээн авч үзсэн үү. За унтрахан телевизэд сурвалжлах баг хамт олон байд Хэрлэнгийн гүүрэн дээр мэдээлэл бэлтгэн хүргэж байна. За энэ онцгой байдал цагдаагийн газар, эрүүл мэндийн газар буюу одоо совилогч нар маань энд ажиллаж байна. За нэгтаршил бол өмнөхийг бодвол маш сэрэг байна гэдгийг мэдээлж байна. За өглөөний 6 цагаас яг өнөөдрийн 12 цагийн байдлаар 256 машин нэвтэрсэн байна. За эдгээр машин нэг бүртэн зогсоож зорчих хуудас олон хичнээн хүн явж байгаа. За халууныг одоо үзэж байгаа гэдэг энэ мэдээллийг өгч байна. За энд одоо гарч байгаа 3 одоо байгууллагын албан хаагчид нь 24 цагаар эргүүлэлтээр ажиллаж байгааг та бүхэндээ онцлог хэлж байна. За гадаа бол нэлээд салхитай. За хүн болгоныг зогсоож одоо ажиллана гэдэг бол тухайн үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчны хувьд бол маш хүндрэлтэй байдаг юм байна. Ямар ч гэсэн газар дээрээс нь би сурвалжиллаа. Тэгээд орох гарах хөдөлгөөнд нийт 256 орчим одоо машин 11 цагийн байдлаар орж гарсан байна. Ингээд мэдээллийг газар дээрээс нь бэлтгэн хүргэлээ. Улсын онцгой комиссийн шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 16-ны 7 цагт авцамыг нээсэн. Хэрлэнгийн постн дээр 11 цагийн байдлаар 250 орчим машин орж гарчээ. Хэрлэн сумын Чингис хотоос гарахдаа Хэрлэн сумын шуурхай штабаас зорчих хуудас авч замд гарахыг эргэж жолооч та хүндээ анхааруулж байна. Зорчих хуудас авах иргэдэд сумын шуурхай штабт ирэхдээ иргэний үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон зорчигчдын бичиг баримтыг авчирж үйлчлүүлэх юм а. Хэрвээ энэ хуудас аваагүй бол хөдөлгөөнд оролцох боломжгүйг хэлж байлаа. Хэрлэнгийн постн дээр онцгой байдлын газар, цагдаагийн газар, өрхөө эрүүл мэндийн төвийн эмч нар 24 цагаар ажиллаж байна. Улсын онцгой комиссийн одоо шийдвэрээр за 3 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 16-ны хүртэл хөл хоройг бол автозамын хөл хоройг бол тогтоосон байгаа. За үүнтэй холбогдуулан өнөөдөр 3 дугаар сарын 16-ны өглөөний 6 цагаас за бүх одоо замыг нээсэнтэй холбогдуулан Хэрлэнгийн гүүр маань ямар ачаалттай ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид нөхцөл байдлыг тодорхойлъё асууя гэж бодлоо. За өнөөдрийн байдлаар өглөөний байдлаар өнөөдөр хүртэл хэдэн одоо машин нэвтрүүлсэн байна. Ямар одоо асуумжийг асууж эдгээр машиныг нэвтрүүлж байгаа бол. За баярлалаа. Энэ өнөөдөр 3 сарын 16-ны өдөр улсын хэмжээнд орон нутгийн замыг нээсэнтэй холбогдуулаад өглөө 6 цагаас эхлүүлээд цагдаагийн албан хаагчид энд үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн албан хаагчид эмнэлгийн ажилчид онцгой байдлын албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. За тэгээд энд болохоор онцгой байдлын албан хаагч, цагдаагийн албан хаагч нь болохоор одоо машины марк, дугаар, жолоочийн овг нэр, эргээсдэр тэгээд утасны дугаарыг тэмдэглэж авч байгаа. Эрүүл мэндийн газраас бол халуун хэмжиж бас с ิจ бүхий зүйлээ бол одоо тэрэн дээр анхаарч ингэж ажиллаж байна. За одоогийн байдлаар бол өглөө 6 цагаас одоогийн байдлаар бол 220 гаруй машин нэвтэрсэн байдалтай байна. Ачаалал бол тийм сэрэг бага талдаа байна гэж үзэж байгаа. Тэнэс хойш энэ болохоор орж гарах хөдөлгөөний хамгаалалт чадвар зарчигчийн онцгой комиссийн зарчих хооцоо тэрийн шалгаж болж байгаа. Чамдчлаа явж байгаа. Ямар нэгэн одоо шалгуулахгүй байх уу гэсэн асуудал бол гараагүй үстэй. Тийм зүйл байхгүй. Өглөө 7 цагаас 24 цаг үргэлж өнөөдрийн жаанна. Сар шинийн баярын өдрүүдчийг нэгтэршил энэ удаад үүсээгүй байлаа. Хөдөлгөөн сэрэг, жолооч нар шаардлагын дагуу хөдөлгөөнд оролцож байгаа нь харагдлаа. Онцгой байдлын газрын зүгээс машины бүртгэлийг хийж байна. Зорчигчдын биеийн халууныг өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэр үзэж зөвлөгөө өгч ажиллаж байна. Хинтээ аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хинтээ аймагт үйл ажиллагаа явуулдаг 2 өрхийн эрүүл мэндийн төв, Бороондор сумын 1 өрхийн эрүүл мэндийн төвд за 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Succeed маркийн автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. За мөн энэ үеэр
Хинтээ аймгийн онцгой комист хандивлагцсан 28 сая төгрөгийн 5 сая төгрөгийг нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж болгон 5 сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг мөн Хинтээ аймгийн удирдлагууд гардуулан өгсөн байна. Илэрх мэдээллийг одоо хүлээн авч байна уу? За Хинтээ аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр Хинтээ аймагт үйл ажиллагаа явуулдаг 3 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Toyota маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн Succeed автомашиныг аймгийн удирдлагууд гардуулан өглөө. За нэг бүрийн үнэ нь 15 сая төгрөг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хамгийн тохиромжтой автомашин хэмээн сонгожээ. Байгууллагуудынхаа үйл ажиллагаанд бас зориулж байгаа. Тэрний нэг нь нэгдсэн эмнэлэгтэй энэ хүчил төрөх зүтгэрүүлэгч аппарат бас дээрэс нь энэ хяналтын монитор гэсэн энэ аппарат тоног төхөөрөмжүүдийг бас энэ хандивынхаа мөнгнөөс авч өнөөдөр нэгдсэн эмнэлэгтээс гардуулж өгч байна. За тий ганцхан өрхийн эмнэлгийнхаа машиныг түрүүн шинжилсэн байсан. Өнөөдөр ингээд 3 өрхийн эмнэлгийнхаа машиныг шинжилж байгаа. За ингээд бас дотор нь зохицуул тэгээд бас 3 дугаар багийнхаа өрхийн эмнэлгийн асуудлыг шийдэн маргааш бүр өнөдрийнхөө өрхийн эмнэлэгт бас машин гардуулж өгнө. Ингээд баг багаар ерөнхийдөө машинуудын одоо хэсэгчлээд ингэ шийдэд явж байна. За Хэрлэн сумын хамгийн их хүн ам суурьсан олон иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг Хэрлэн сумын 1-2 дугаар багийн Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд 9,000 хүн тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тус өрхийн эмнэлэг 2 сарж Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулж гисэндээ холбогдуулан дуудлагын автомашингүй болсон тул ийхүү автомашин нэн шаардлагатай байсныг өнөөдөр шийдэж өгч байгаа нь энэ юм а. Манай Хэрлэн дом өрхийн эрүүл мэндийн төв нь болохоор Хэрлэн сумын 1-2 дугаар багийн 2600 гаруй өрхийн 8500 хүн амьд үйлчилдэг. Одоо өрхийн эмнэлэг маань 2 салбар удаа салчихсан учраас машин тэрэгний хэрэгцээ бол асар их байгаа. Одоо гэм байдлаар нөгөө гэрээ эргэлтэж бүрэн шилжсэн байгаа болохоор машин маань эвдрэл гэмтрэлтэй одоо бид нар өстөндөө хүний машинаар явж байгаа учраас ийм шинэ машинтай болсондоо их баяртай байна. За оюуны шим өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд мөн л Хэрлэн сумын 4-5 дахь багийн хүн амд өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг үзүүлдэг. Тус байгууллага 2014 онд дуудлагын автомашиныг шинээр хүлээн авч тасралгүй 5 жил ашиглан өнөөдрийн байдлаар эвдэрч ашиглалтнаас гарчээ. За иймээс мөн асуудлыг шийдвэрлэж өгч байгаа нь энэ юм а. За Борундөр сумын Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд машина урьдчилан гардан авчээ. За оюуны шим өрхийн эрүүл мэндийн төвөнд Хэрлэн сумын 4-5 дугаар багийн 9500 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Ялангуяа 0-1 нас ахмад насны хүнд хөнгөжлийн бэрхшээлтэй иргэд хөнгөжлөх тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд одоо энэ машин маань хүрч ажиллах болно. Тэгээд одоо орон нутгийн удирдлагууд маань тийм ээ энэ орон нутгийн хөгжлийн сангаас одоо энэ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй энэ сайхан машин авч өгсөнд одоо ад иргэдийнхээ зүгээс маш их төлөв баярлж байгаагаа илэрхийлье. За өмнөх машины хувьд бол манай машин бол 2014 онд орж ирсэн. Одоо 6 жил гарan явж байгаа. Юуны хувьд бол бас маргаалын элдэгдэлд орсон. Одоо эвдрэл саатлаа ихтэй байсан. За энэ үед одоо энэ сайхан машинаар хангаж агаад удирдлагуудаа ахин дахин баярлснаа илэрхийлье да. За Хинтээ аймгийн онцгой комисс иргэд аж ахуйн нэгж төрийн байгууллага тасралтгүй мөнгөн болон эд материалын ханд өгч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 сая төгрөг цугларчээ. За түүний 5 сая төгрөгийг нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа хүчил төрөгчийн аппарат хяналтын монитор дэлгэц оцоос зэрэг тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр мөн гардуулан өглөө. Ер нь одоо энэ коронавирусээс өрчлөн сэргийлэх ажилд бол бид одоо 50 ортой эмнэлэг тусгаарлах 8 орыг бэлтгээд байж байгаа. Тэгэхээр энэ коронавирусын халдварын үед хамгийн гол одоо амьсгалын дутагдалд ордог өвчтнүүд маань. Тэгэхээр амьсгалын дутагдалд орсон өвчтөн бүрд бол хяналтын монитор, хүчил төрөх чөтгөрүүлэгчийн аппарат бол зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр манай одоо мөн одоо бас оцоос хэрэгтэй байдаг. Тэгээд энд зориулаад өнөөдөр аймгийн одоо онцгой комиссоос нэг одоо хүчил төрөгчийн аппарат амьсгалын одоо хяналтын мониторыг тэгээд оцоосыг бас авч өгч байгаа нь бол бидний ажилд бас тусдсан болсон юм сайхан ажил болж байна. Тэгээд ер нь бол бид одоо хүчил төрөгч өтгөрүүлэгч амьсгалын аппарат мөн одоо хяналтын монитор энэ зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалгуудыг эрүүл мэндийн яам мөн аймгийн одоо засаг дарагт уламжлаад энэ дагуу одоо энэ ажил хийгдлээ. Тэгээд цаашдаа бол бас эрүүл мэндийн яамнаас ч гэсэн тоног төхөөрөмжүүд одоо нийлүүлэгдэхээр ярьж байгаа. Тэгээд бид нөөц бололцоондоо тулгуурлаад мөн одоо хүчил төрөгчийн аппарат 2-ыг авсан байгаа. Тэгээд хяналтын монитор ч гэсэн одоо эрүүл мэндийнхаа нэгдсэн эмнэлгийнхаа одоо хөрөнгө оруулалтаар бас худалдаа авалтыг 2-ыг хийгээд тэгээд одоо эрчим тэмчилгээнийхаа өрөөнүүдийг бас нэмж бэлтгэж байна.
Тэгээ манай эмнэлэгт бол ер нь хүчил төрөгчийг төрүүлэгчийн аппарат бол 27 ширхэг ажилладаг. За 27 ширхэг байгаа хүчил төрөгчийн аппаратнуудаас боломжоор бид одоо 10 хүчил төрөгчийн төрүүлэгчийн аппаратыг бас 50 ортод илгэсэн эмнэлэгтээ бас байршуулад байна. Энэ бусад одоо хүчил төрөгчийн төрүүлэгчийн аппарат энэ хяналтын мониторууд маань бусад одоогоор манай эмнэлэг бол нэг 200-аад одоо өвчтөнтэй байгаа. Тэгэхээр дасаг болгонд бол бас хүчил төрөгчийн аппарат хэрэглэх зайлшгүй шаардлагатай өвчтнүүд бас байдаг. Сүрьегээс эхлээд дотор хэвтэж байгаа өвчтнүүд маань ч гэсэн. Тэгэхээр өнөөдөр энэ одоо бас бидний хүсэлтийг хүлээж авсанд баяртай байна. Дараагийн мэдээ. За Хинтээ аймгийн 18 сумдас цагаан тодорхой байдалтай байна. Үүний улмаас 25,700 мал хорогдсон. За үүний нийт малын 0.3%-ийг эзлэж байгаа юм а. За хаваржилт хүндэрч мал ядарч байгаатай холбогдуулан за малын тэжээл өвсний үн өндөр байгааг бид сурвалжиллаа. Нэг боодлон ногоон өвс 12,000 төгрөг, за цагаан өвс 7,000-аас 9,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа юм а. За би дараагийн сурвалжлага хүрэхээр өвс зарж байгаа одоо хүмүүс төр хүрсэн ирсэн байна. За Хинтээ аймагт ерөнхийдөө нэлээд хоногоос өмнө одоо өвс бол тасарсан байсан. Яагадгүй л одоо хаваржилт хүндэрж байгаатай холбогдуулан мал тэжээх, мал өвсгүй болсонтой холбогдуулан өвс бол ногоон өвс бол нэг боотлол нь 12,000 хүртэл хүрж байсан. За тэгвэл өнөөдөр нэг боотлол одоо тэмч ногоон биш. Гэтэ цагаан өвс, алаг өвс гэж хэлэх юм уу та. Нэг боотлол нэг 8-аас 9,000-ийн хоорондоо зарж байна. За энд зарж байгаа хүмүүс бол ерөнхийдөө доронтоос ирж одоо ачаа тавирын хүмүүс маань ирж энэ өвсийг зарж байна. За өвсний одоо борлуулалт бол маш сайн байна гэдгийг та бүхэн ярианаас бас харсан байх. Тийм учраас энд бол одоо дорн Сүхбаатар одоо Хинтийн одоо хүмүүс маань энд өвсийг ирж зарж байгаа юм байна. За ногоон өвс бол одоогоор байхгүй, мал тэжээхэд боломжтой, өхөр одоо тэжээх боломжтой. Ийм өхөр хойны мал тэжээх боломжтой ийм одоо өвснүүдийг энд зарж байгаа юм байна. За овёсны хэвэгний үн бол 15,000, 35,000 гэх мэтлэн ийм янз бүрийн үнэтэй бол мэдээллүүд байгаа юм байна. Хинтээ аймгийн хувьд 13 сумдад зодорхой байдалтай байна. Үүний улмаас 25,700 мал хоригдсон байна. Энэ нийт малын 0.5% эзэлж байгаа юм. Мал ядуухан байгаагаас үүдэн малын өвс тэжээл хомсдож, өвсийн үн тэнгэрт хатаж байна. Өөрөөр хэлбэл нэг боотлол өвсийг 12,000 төгрөгөөр, цагаан өвсний нэг боотлыг нь 7,000-аас 8,000 төгрөгөөр худалдаж байна. Хэдтэй гай? 8 стэл биш. 8 стэл байна. Тий. Ногоон өвс үү? Ногоон. Хаанаас ирж зарж байгаа вэ? Дордоос. Дорнтоос ирж. Ер нь худлаа сайн байна уу? Гайгүй. Хань нэг хэд хоногтой бас Хинтэд өвс тасраад байсан шүү дээ. Тий. Аха. 7-оос 8 гэдэг нь ямар өчтэй гэсэн үг вэ? Үний хувьд. Боломж л юм шүү дээ. Үгүй яг ногооноос шалтгаалж ийн үү? Ямар байдлаас үн өөр байгаа? Тий, манай ус чинь жоохон яг хадгүй. Нэг ахта ногоон ч жоохон алаг л өвсөлтэй. Би 1000-ыг авчихлаа тэгэл дууссан. Ирсэн. 4-5 ч. Хүмүүс сайн авч байна. Өвсний үн бас өдөр л баг шиг шүү дээ. Ногоон цагаанаас авах шиг. Өөр одоо бас тасраас үн судалсан таны хувьд Судлаагүй байна. Ер нь 10 гарантай л байгаа юм шиг шүү дээ. 10-аас дээш дээ шүү дээ. нэг хэсэг бас Хинтэд өвс тасарсан байсан шүү дээ. Тий. Одоо та хэдэн боотлыг авахаар ирж ирчээд байгаа вэ? Би 30 боотлол өвс морины өвс авах гэж байгаа юм. Араа баг. Яг юунд бол мал тэжээхэд бол боломжтой юм байна. Байгалийн баялаг болсон өвсийг ийм үнэтэй худалдан авна гэдэг бол нэг талаараа малчтад хүндхэн байгаа нь мэдээч юм а. Харин намрын налгар цагт өвсөө хангалттай сайн базаагаагүй нь малчтын бурууч үүнд бий. Гэхдээ бас нэг шалтгаан нь бэлчээрийн даас хэтэрсэн хадлан хадах нутгүй болжээ. Өвсөд зарж байгаа наймчдын хувьд Дорнод аймгаас зөөрлөн ирж байна. Хашаанда морь тэжээдэг иргэдийн хувьд шаардлага хангахгүй өвс байгааг хэлж байлаа. Мөн өвсний үн үнэтэй байгааг тэд хэлж байна. Хийг 15-та, овёс 30-35-та 40-та янз бүр л биш. Одоо л ирж байна ер нь. Өглөө сая онгоос болохоор саянаас л хүмүүс суугдэрж ирж байна. Яг бол зам хөл хорой одоо зам нэгцэнтэй холбогдуулсан баг тий. Тийм л баг. Хаанаас ирж байгаа үеэс вэ? Энэ Улаанбаатар осоос л ирдэг шүү дээ. Чивгний Тий. Хүмүүс ер нь бол авах хандлага өндөр байна уу? Өндөр л багш гэнэ. Одоо л хэлж байгаа шүү дээ. Энэ орж иж байгаа болохоор одоо ингээд авах байлгүй. Одоо н 20 зэртээс болохоор авч чадахгүйсэн одоо тавьхаар авч эхлэх байлгүй. Өнөөдөөс эхлээд гайгүй ганц нэг усууд ирж аваад л шүү дээ. 5-10-аар нь. Харин хэвэг овёсны хувьд нэг шудаан 15,000 төгрөг, будаа 30,000-аас 35,000 төгрөгийн хооронд зарагдаж байна. Автомашин хүний хөдөлгөөн хязгаарлагдсантай холбогдуулан худалдан авалт муу байсан бөгөөд өнөөдрөөс хөдөлгөөн хэвийн болж худалдан авалт нэмэгдэж байгааг хэлж байлаа. Унтхан мэдээллийн хөтөлбөрийн давгаргийн дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн мэдээллийн хөтөлбөрөөр эргэн уулзлаа тур баяртай. Унтхан телевиз эфирийг өргөжлүүлэн удаан авч ирсэн үү.
Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндөрхөн телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Модор, Нутаг 21 телевизийн орон нутгадх инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 27